Яг би өөрөө шудрах хүн л дээ. Шудрах хүн. Тий, өмнө цагаанаараа яваад сая бүгдрээд босод оролцогчтой тэгэхээр шудрах биш гэж байгаа юм. Өдөр бөөнөр нь гаргаж байгаа. Шудрагал л да. Манай ерөнхийлөгчийг шудрах хүн шүү дээ. Сайн байцгаана үзэгчдээ. Амралтынхаа өдрийг аятахтаа сайхан өнгөрүүлж байна уу? Та бүдгийн амралт шилдэг цаг зориулан бэлтгэн өргөдөг 1 минут 1 сая нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Завхай аймгийн Элдв очрын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн 1963-аас 1973 оны төгсөгчид оролцохоор ирсэн байна. Ингээ оролцогчдоо танилцъя. Оролцогчдоо танилцуулын хамгийн ихний оролцогч багш зохион бүтээгч Ванчиг. Цэргийн их сургуулийн багш Хуранда Баттилгэр. Математикийн багш Мижид Дорж. Цахилгаанчин Дасторж. Холбоочин Ваня. Математикийн багш Бүрвжав. Хүнд машин механизмын инженер Нямсүрэн. Эдийн засагч Оюн. Биологийн багш Цэрмаа. Эдийн засагч Нима. 1 минут 1 сая нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 40 жилийнхаа ойг тохиолдуулан 1 минут 1 сая нэвтрүүлэгт оролцож байгаа хамт олонд баярын мэнд хүргье. 40 жилийн ойн баярын мэндийг хүргье. 1 минут 1 сая нэвтрүүлэгт 10 оролцогч 10 даалгаврыг амжилттай гүйцэтгэснээр нэг оролцогч 100 мянган төгрөгтэй болох боломжтой. Нэмэлт даалгаврыг 1 минутын хугацаанд гүйцэтгэж чадсан тохиолдолд нэмж 900 мянган төгрөг авна.
өнөөдөр сая төгрөгтэй нэг оролцогч маань харих боломжтой юм. За сайн байна уу? За Баттэлгэр. За Батлагэр хаа. Тэгэхээр 40 жилийн дараа уулзчаа дандаа нэг ангийнхан өнөөдөр нэвтрүүлэгт оролцож байгаа юм. Тэгж өнөөдөр бүгдөө нэг ангийнхан оролцож байна. За хөдөө гадаанаас хүмүүс ирсэн байна уу? Элсэн энэ дотор сууж байгаа төлөөлжнөөс өдөөнөөс Завхнаас. Завхан Эрдэнэт дархан гээд ер нь байгаль газраасаа хүрэлцэн ирсэн байна. Их өргөө ирж өнөөдөр. За тэгэхээр маа нэвтрүүлэгт ер нь нэг ангийнхаа орж исэн тохиолдол байхгүй л дээ. Өнөөдөр анхныхын тохиолдол. Гэтэ нэг ангийнхан гээд нэгэндээ найр тавих шаардлага байхгүй. Сая төгрөгийн төлөө өрсөлдөх учраас бүгдээрээ хоорондоо өрсөлдөгч байна. Өрсөлдлөө гээд бас нэгэндээ бас дайсан болж бас болохгүй л дээ тийм ээ. Тэгэхээр нэвтрүүлэг үзчихсэн. Тий. Үзэжсэн энэ шудраг гоё одоо өрсөлдөөн болдгийг. Тэгээд өнөөдөр бас нэг онцлог байна. Бид нар чи бас 60 шахаж яваа. Өвөө эмээнэр байгаа. Тэгэхдээ салхийг хагалж яана гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. За тэгэхээр өнөөдөр өвөө эмээнэр гэж өөртөө нэрлсэн учраас өвөө эмээнэр маань 1 минут 1 сая нэвтрүүлэлт хэрхэн оролцох нь туудахгүй та бидний өмнө ил болно. Ингээд оролцогчтой амжилт хүсээд 1 минут 1 сая нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар ихлэхэд үлдэн боллоо. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Кока-кола. Биеэр амьдсан. 1 минут 1 сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар 10 оролцогч 3 харандааг ширээнд ойлгон шилээ аяганд оруулснаар нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болно. Энэхүү даалгаврыг өөр нь үзэж байсан учраас туршиж байсан байх гэж найдаж байна. 3 харандааг л төрүүлж оруулсан 9 оролцогч үргэлжлүүлэх боломжтой. Та хэр бэлдсэн бэ нэвтрүүлэгт орохын тулд? Зөндөө бэлдсэн үү? За ер нь ямар даалгавар хүнд юм шиг байна? Хамгийн хүндэнд энэ харандаад надад санагдсан да. Одоо тэгэхээр хамгийн ихэнд асууж юм бол тэгэл цаашаа явчмаар юм шиг санагдаад. Харандаад сая төгрөг төрчмөр л байдаг. За сая төгрөг авах төлөвлөгөө байна одоо нэг. Бага. Сая төгрөг авах юм бол одоо 40 жилийн хойг хийж байгаа ангийнхаа хамт олонд зориулна да. За зориулнаа. Ангийнх нь хамт олон ирсэн байна. За өнөөдөр бас багш нь ирсэн багш байна тийм ээ. Багш. За манай телевизийн сэтгүүлч Алтай эгч маань бас Зовхон аймгийнх баг тийм ээ. Миний шав. Таны шав. За 40 жилийн дараа ер нь уулздаггүй танай ангийнхаа. Гоо мерсэр л уулздаг байсан. Их ингэж бөөнөрөө уулзаж байгаагүй. Бөөнөрөө. Өнөөдөр л харин бөөнөрөө уулзаж байна. Тий. Тэгээ хүн хэнийг нь онцолж одоо дэмжих вэ? Бүгдийг нь дэмжих вэ? Цүмэн дэвжилгүй яг уг нь тэр маань шав байж байгаа цуг багшилжсэн одоо тэр банчгаа дэмждэг юм. За шав байж байгаад бас цугтаа багш болсон. Жээсэн тий. За банчгаа дэмжинэ. Илүү дэмжинэ. Арай л илүү дэмжиж болоо доо. За. Манай элдв өчрийн нэрмжид үе үеийн төгсгчд өнөөдөр оролцож байна. Би бол одоо саяны нэвтрүүлгийг дэлгэцээс хардаг болохоос биш яг одоо өөрөө ингээ үзэгчээр нь оролцогчоор нь сууж үзээгөө тэгээ миний багш буурлаг багш маань үе үеийн сайхан шав нартайгаа багштайгаа зэрэгцээ сууж байгаа дах баяртай байна. 1 минут 1 сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар гүйцэтгэх цаг боллоо. Амжилтсан. 3 2 1 Саяхан амжилт хүсье. 10 оролцогч 3 харандааг ширээнд ойлгон шилээ аяганд оруулах ёстой. Хамгийн ихний харандааг бүрж оруулсан. Дахин 2 харандааг оруулснаар нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болно. За дашт орж жоохон ороход хэцүү ойлгоод байна. Тооцоод 2 үргийн хамгийн ихэнд Ваня 3 харандааг оруулсан. Нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. 2 үргийн бүрж 3 харандааг оруулсан 5 бүсгүй 5 залуу нэвтрүүлэгт оролцож байна. Зохион аймгийн элдв өчрийн нэрмжид 10 жилийн дунд сургуулийг 1963-аас 1973 оны төгсөгчд оролцож байна. Баяр үргийн дашт орж нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болсон. 3 залуу 4 бүсгүй үлдсэн байна. Нимакугийн эхний харандаа орсон баяр үргийн Нэжид орж нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой. Нимаку эхний харандааг оруулсан, Сэрма нэг харандааг оруулсан байна. Оюуны эхний харандаа орсон. Нэмсүрэн хараахан оруулаагүй. Бат дэлгэрийн 2 харандаа орсон байна. Ванчин нэг харандаа орсон. Баяр үргийн оюун нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болсон. Баяр үргийн Сэрма нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой.
За Нимаху жоохон яарахгүй болвол хоцорч магадгүй. Нэмсүрэнгийнх дээгүүр нь даваад байгаа учраас зөв ойлго. Нэг эргэж очно гэж тооцоод. Хоёр өргий. Бат дэлгэр ихний харанд 3.70-аар орж нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болсон. Олон хөгжөөнд дэмжигчтэй Ванчгийн 1.10 орсон. Нэмсүрэнгийн ихний харандаа орсон. Ванчга хамаагүй ойлгоод байна. Зөв ойлгох хэрэгтэй. Хоёр өргий. Нимаху нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой. За Ванчгийн харандаа ороод гарсан. Хоёр өргий. Тэгэхээр сая ойлгохоор бол орчиж штэ тийм ээ. Тэгэхээр та бол ингэж химжиж байгаа л тэндээсээ ойлгоод байна л тийм ээ. Стандарт авах гээд байгаа байхгүй юу? За ингэж химжээ авч байгаа. Харандаа нэг стандартаар л оруулах гээд байгаа. Ааха. Гэтэ юу байна л та? Жог удаад байна л та хамаагүй химжээ аваад. Тийм үү. За энэ агшинд яг ингэж хүлээж ийсэ. Энд ингээ орсон боломж бол их гоё байна. Хамгийн сүүлд би их удаан гоё тоглоё гэж бодсон тоглолцлоо. Тэгээ баярлалаа. Найзуудаа баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа BMX компани энэ хаан классик кофег бас ууж байгаарай. Дотор нь суглаатай байгаа учраас хонжруу таарах боломжтой. За, баярлалаа. Классик кофе. За тэгээд өнөөдөр нэг ангийнхаа оролцож байгаа. Тэгээд өөрсдийнхөө янз бүрийн чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр оролцсон бүх оролцогчдоо бас гарын бэлэг болгоод өгөөсөө гэдэг танаа ангийн нэг залуу бас үйлдвэрлэж гаргаж байгаа юм байна л да. Баасан жамц. За баасан жамц ахмад энд өөрөө сууж байна. Энэ тамилын ингээд ам зайлагч. За их л олон юм байна л да. Энэ кальц энэ ясны сэргэгчтэнд сайн гэсэн адууны яснаас гаргаж авсан. За тэгээд маш олон төрлийн зүйл байна л да. Монголдо үйлдвэрлэж байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тосон түрхэц. За тэгээд гар хариуцагч гэл янз бүрийн бүтээгдэхүүнүүдийнхаа дээдсээс олгож байгаа байна тэнд. Баярлалаа юм уу? За бэлэг дууссангүй. Энэ бас л танаа ангийн нэг залуу бас гаргаж байгаа илгэн тараг гинэ. Ванч. Тэгээ сая таныг хассан ванчиг өөрөө үйлдвэрлэж байгаа юм байна. Би ганцаараа тоглоод байсан чинь ванчиг тоглож исэн юм биш үү? Тийм байна. Ванчгийн үйлдвэрлэж байгаа илгэн таргийг бас уугаарай. За Нэмсүрэнгийн өөрийнх нь бэлэг. За тэгэхээр өөрийнх нь бэлэг бас өгөөрэй гэсэн энэ 5 ач ингээ хүнд машин механизмын сургалтын төвд хичээллэх юу яа. Надад ч ууг нь би Нягмар сүрэндээ өчьё. Нягмар сүрэнгээд одоо манай энэ 10 дугаар ангийн 1-ээс 10 дугаар ангийн төгсөгчдийн бүх номыг, бүх дурсамжийг бичиж байгаа. Үнэхээр сэтгэлээрээ ажиллаж байгаа миний багын найз Нягмар сүрэн. За Нягмар сүрэндээ гардагчаа гэж энэ хүүхдүүдтэй ч юм энэ нэгэнд нас өвч болох учраас тийм ээ. Хүнд машин механизмын сургалтын төв. За тусчин гутал цонхны салон байгаа. Бүс эдийн засгийн урд талд 28 дугаар байранд байгаа. Сайхан явахын эхлэл гутланаасаа гутланд асуудал гарсан бол эсвэл бол ганцхан загварын гутал өмсөё гэвэл тусчинд очиж болно. Танд баярлалаа. 9 жилийн барийн мэндийг хүргэе. Нэмсүрэн хамгийн ихэнд өдөрчийн сууд руу шилжиж 9 оролцогч үргэлжлүүлэн сая төгрөгийн төлөө тоглоно. Хоёр дахь даалгавар ямар даалгавар байхыг одоо үзсэн гэрхай. Оролцогч тусгар 8 ширхэг болтыг дээр нь давхарлан тогтооно. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Хоцорсон нэг оролцогч үзэгчдийн сууд руу суух ёстой. 10 оролцогч байснаас 9 болж багассан. За эхний даалгавар ямар байв? Ваня. Гайгүй юм аа. Гайгүй юм байна тийм ээ. Энийг бэлдэж үзсэн үү та? Туршиж үзсэн үү? Энийг туршиж үзсэн жаахан хэцүү л байсан. Хэцүү байсан. Хэдийн болтоор үзсэн үү та? 14 болтоор үзсэн. Энэ гарч хичрээд идэгий. Тэгээ одоо тэгэхээр нэг жаахан тийм хэцүү хүн. Юу гэдгийг салга болж. Тийм эрчүүдийн үед ер нь нэг жоохон бүсгүүчүүдээс илүү жоохон чичиргэн байх шиг байгаа юм байна. Салга болж тэгээд жаахан тэгээд байгаа. Энээс салгаж болоогүй байх л да жоохон яар сандрахаар л чичирж ийж байна. Тэгдэг юм болов. Тэгдэг байх тийм ээ. Та ер нь аль хүртэл явна гэсэн бодолтой байна. За эцэстэн тулгарсан санаа биш санаа байна тийм ээ. Ямар аль даалгавар нь хэцүү юм шиг байна ер нь. Нөгөө нэг сойж нэг зөөдөг үү? Тэр л хэцүү.
За сойз хүртэл бол Энэ хамт олон дотроос 2 хүн дээр жаахан хэцүү байгаа. юу нэ? Энэ үү? Тийм манай хорондоо бит хоёрт нэг жаахан тийм байгаа. За. Тэгвгүй нөгөө юу мал сой зав. Сойз авах удаа. За жоохон гүзээтэй байна гэж байна. Тэгээд За оролцогчтой амжилт төсөй даалгавар гүйцэтгэх хугацаа байхгүй ч гэсэн дөрвөлж оруулсан. Дөрвөлж даалгавраа гүйцэтгсэн 8 оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. 3 2 1 дэмжээд өгөрөө оролцогчдоо дэмжээд өгье. 8 ширхэг боолтыг дээр нь давхарлаж 3 секундын хугацаанд нураагаагүй болоод саягийн төлөө өргөжлөх боломжтой болно. Ванягийн 4 боолт тогтсон байна. Ванчгийн 5 боолт. Баттэлгэр 4 боолтыг тавьсан. Нураас нь ч гэсэн үргэлжлүүлэн тоглох боломж бол бий. Оюун 6 боолтыг тавьсан. 2 1 2 3 1 2 3 баяр үргээ Баттэлгэр Мэжид орч 2 нэвтрүүлгийн үйлдэл боломжтой болсон. Дашт орчин ширээ хазгаа байна. Ширээгээ сольж болно. Дашт орчоо ширээгээ сольж болно. Солиод хийж болно. Нэг за вачиг 3 секунд тоолохоос өмнө нураас нь дахин хийн. Даалгаврыг дахин үргэлжлүүл. Хажуудлаас аваад хэрэгж болно. Вачиг 3 секундээс өмнө нураас нь 1 2 3 Нимако баяр үргээ. Цэрмаа 8 болтон дээр нураасан. За бүгдэнд нь 8 биш 7 болгож хөнгөлж өгье. 7 болтыг тавиарай. 1 2 3 Цэрмаа баяр үргээ. Оюун баяр үргээ. 3 залуу үлдсэн. Ваня Дашторч Ванчиг 3 үлдсэн. 1 2 3 Ваня баяр үргээ. 1 2 3 Цэрмаа баяр үргээ. За Ванчиг 2 дахь удаага тунаж үлдсэн. Дуусаагүй байна Ванчига. Ванчиг дуусаагүй байна. Ванчиг Дашторч 2 үлдсэн. Мэжид орч 2 үлдсэн байна. За 7 биш 6-аг тавих боломжийг олгоё. 6 болт. Дашторч суух уу, Ванчиг суух уу гэдгийг удахгүй тодорхой болно. Ванчгийн 4 болт. 5-ыг тавилаа. Сүүлийн болт. 1 2 3 баяр үргээ. Толгоогоо маажсан зогсож байна. Юу болоо Дашторч? Ер нь нэг ивэн олсонгүй. Юу нь олсонгүй. Ерөөсө 5-ыг тавьж чадахгүй нөө. 6 хүртэл тавьсан. 6 хүртэл тавьсан. Тэгээд 7 дахь дээр сандарчаад байгаа. Тэгээд хэмчээд болохгүй. Ер Ванчиг бас тэгэл явчих гал тэгэл байгаад байх юм байна л та тийм ээ. Арай тэгээд сүүлд өөр тавьчихлаа та. Тий. Уг нь Ванчгийг суулгацсан болов боломжтой. За яг наадхаа урд өгөх гэж. За хаан классик кофе. Уугараа задлахаар дотор нь сүү таарах юм бол тэнд нь суглаа нь байгаа. Тэгээд тохируулаад маш олон хонжирыг авах боломжтой. Хаан классик кофе. Энэ дөрөв нь танилцуулсан тийм ээ. Маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Гарын ариун цэврийн сахин тэгээд бас ясны сэргэлжлэлтээс сэргийлсэн бас им маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг олгож байна. За энэ нөгөө Ванчгийн үйлдвэрлээд байгаа илгэн тараг штэ тийм ээ. За. Тий. За энэ 5 ач гээд хүнд машин механизмын сургалтад бас хичээлэх эрхийн бичгийг бас танай ангийн бүсгүйгээс гардуулж байгаа юм байна. Хин нэгэнд бас өөх боломжтой тийм ээ хүүхдүүдтэй. Тулчин гутал цүнхний салонд 50% өнгөлтөөр өөрчлөлт эрхийн бичгийг олгож байна. Танд баярлалаа. Үргэлжлүүлэн 8 оролцох сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэхийг одоо үзсэнэрхай. 1 минутын сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 8 оролцогч даалгаврыг үүсгэж дөрвөн даалгаврыг үүсгэсэн 7 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. За ямар даалгавар гүйцэтгэх вэ гэвэл Раунсбургер гээд Германы 130 жилийн түүхтэй тоглоом байгаа. Энэхүү тоглоом пингвин тийм ээ. Нийтдээ 24 ширхэг пингвин байгаа. Энэ 24 ширхэг пингвинийг энэ хөдөлгөөнтэй мөсөн уулан дээр
24-ийн ингэж багтааж тавих ёстой. Тийм ээ? Нураачиж болохгүй шүү дээ. Намаа 3 секунд тоолох хугацаанд л 24 пингвин маань хөвтөхгүй. Яг ингэж суугаад байж чадах юм бол сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэлт болох боломжтой. Энэ дээр бол гайгүй эрэгтэй эмэгтэй ялгаа бол байхгүй тийм ээ. Төрүүлээ тавьсан 7 оролцох сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Ингээ оролцогчтой амжилт төсөөд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. Гурав, 2, 1. Тоглолт амжилтсан. 7 оролцогч Рамсбургийн оюуны тоглоомоор тоглоно. Даалгаврыг ойлгосон байх. 24 ширхэг пингвинийг хөдөлгөөнтэй мөсөн уудан дээр багтаан тавих ёстой. Хэвтүүлэхгүйгээр зогсоож чадах юм бол даалгаврыг гүйцэтгэсэн тооцсон. За, Немахо алдсан учраас бүгдийг нураачлаа. Ванчиг бас нураасан. 24 ширхэг пингвинийг давчуу мөсөн уудан дээр огтон мөсөн уул маань өөрөө хөдөлгөөнтэй учраас тогтооход бол хэцүү. Урагдж байгаа учраас яар сандарснаас болж нураах тохиолдлууд гарч байна. Нураага дахин даалгаврыг гүйцэтгэж байна. Немахо нэлээд боломжийн тогтоож байна. 20-ыг л тавих ёстой Немахо. 24 биш 20 болгох. Немахо 24-ийн тавьсан баяр хүргэе. Нэвтрүүлгийн үргэлжлэлд боломжтой боллоо. Баяр хүргэе Ваня. 20-ыг тавьсан байна. Нэвтрүүлгийн үргэлжлэлд боломжтой болсон. Нэг оролцогч үзэгчийн сууд руу суух ёстой. За Батэлгэр өөрөө бас нураасан 1, 2, 3 баяр хүргэе. Хөрвжөө нэвтрүүлгийн үргэлжлэлд боломжтой болсон. За 3 залуу 2 өсгөө үлдсэн байна. 20 биш 15-ыг төрүүлж тавьсан 4 оролцогч нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой 15. 24 байсныг 20 болгосон 15 болгоё. 15 ширхэг пингвин мөсөн уулан дээр товцсон байх ёстой 1, 2, 3 баяр хүргэе. Оюун Сэрмаа нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон оюун үлдээ. За 15-ыг тогтоосон Сэрмаа. Орон залуу нэг өсгөө үлдсэн байна. Мижид орж тоолсон 15 байх ёстой. Мижид орж баяр хүргэе. 15-ыг тавьсан. Ванчиг дахиад нураалаа. Оюун 15-ыг тавьсан баяр хүргэе. Батэлгэр Ванчиг 2 үлдсэн. Ванчиг дахин тунаж үлдлээ. 1, 2, 3. Батэлгэр нэг youngster чайж унгаачаад өөрөө яваад иглээ дээ тийм ээ. Үзэгчд бол нэх гайхгүй байх л да. Дандаа сүүлийн хоёрт үлдчихэд байгаа юм чинь. Тий. Угаасаа явах цаг нь болсон юм байна л да. Намайг дэмжиж байгаа олон гэсэн чинь олон хүний хэл ам мэдчих. Одоо хөгжөөнд дэмжижтэй ихэр хил аманд орчих шиг боллоо тийм ээ. За. Хаан классик кофе. Уутын задлахаар сүү таарах юм бол тэр дотор хонжир нь байгаа тийм ээ. Маш олон зүйлүүд байна да. Кофе дээр гар утас гэл олон хонжирууд байгаа. Танаа энгийн залуугийн бүтээж байгаа бүтээгдэхүүн. За энэ нөө таны үйлдвэрлээд байгаа элгийн таарагчтай тийм ээ. Тий. Одоо боломж олдлоо шүү дээ. Яаж үйлдвэрлэж байна? Манай энэ ч одоо яг аяганд нь бүрэлдүүлсэн. Аяганд одоо бүрэлдсэн байж байгаа ингээс болохгүй. Тэгээд яг зөв манай өөрийнхөө үнэний фермийнхаа үнэний сүгээр хийдэг. Та өөрөө фермтэй. Өөрөө фермтэй. Хаана энэ ферм? Энэ уудгүй иддэг тараг. Уудгүй иддэг ажиллах юм уу? Ажиллана. Ингээ асгахгүй. Хоёул задлаад үзье. За тэгээ. За энийг барьж та. Уухгүйгээр зажлна гинөө. За ааруул юм уу? За ингээ одоо жаа наацаа та. Яг элгэн зэрэг байна. Энэ чи тонголшил гойчих юм уу? Тонгол за хазаалга та. За. Халбагдаад тэгвэл ингээд үзтээ. За. Халбагдаад үзье. За халбахтаа бас дотроо тийм ээ. За. Ванчгийн бүтээлээс авсаад үзье.
Хатгаар гаргаад асуулахгүй Энэ нөгөө юу шиг цэлцэгнүүр гэдэг тэрэн шиг юм уу? яг айгандаа бүрдсэн элгэн бит байдны өвдөгтэйгүү тэр зүгээрээ байж. Янзын гоё амттай байна. Янз гай. Хизээ үйлдвэрсэ. Үүдүүд одоо 5 6 сар болж байна да. 5 6 сар болж байгаа. За энэ илгэн дараг уул ванчиг гэдэг энэ хүний дараг юм байна. Наашаа За энийг би өөрөө одоо буцаа өөртөө л авчихсан тийм ээ. Та одоо үйлдвэрлэж байгаа зөндөө байгаа байлгүй дээ. Тусчин гутал зүнхний салонд 50% өнгөтэй үйлчлэлээр тэмцсэн. За энэ бас танай охины ажилладаг сургууль байгаа тийм ээ. Хүнд машин механизм сургалтын төвд ингээд хөнгөлтэйгээр суралцах эрхийн бичиг болгож байна. Хүүхдүүдтэй ч юм өөрөө ч гэсэн бас суралцах боломжтой тийм ээ. Танд баярлалаа. 9 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. За ванчиг үзэгчийн сууд руу шилжиж үргэлжлүүлэн 7 оролцогч сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэхийг одоо үл сонирхъя. 3 дахь даалгавар. 3 ширхэг лаацтай ундааг тэнцвэржүүлэн эренгээр нь тогтооно. Ундааг илүү буюу дутуу усан тохиолдолд унах аюултай. Сайтар хэмжиж хасахгүй бол дахин хийх боломжгүй. Хоцорсон нэг оролцогч Хоцорсон нэг оролцогч үзэгчийн сууд руу суун. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгсчээр MCS Coca-Cola компани хамтран ажиллаж олон сайтнуудыг тодруулсаар ирсэн. За оюугч ер нь боломж юм байна уу даалгаврууд? За боломж юм байна. Жоохон сандарч шүү. Сандарч юм тийм ээ. Одоо энэ бол бас л төвөгтэй даалгавар л да. Энэ амаргүй эн чинь одоо хийж үсэн ундаа учраас уусны зараа зайлгсан ч гэсэн дээшээ оргид идэх штеп. Тийм ээ. Тэгээ 3 ундааг одоо ихэнх талын хүртэл тал ихэд бол нэг бүтэн хагастай болов. Бүтэн хагас ундаа уух нь л дээ нэг амсгаагаар. Энэ амаргүй байх гэж үзэн гэхдээ нэг амсгаагаар уухгүй байсан ч болно л доо. Таваараа уусан ч болно тийм ээ. Хүмүүс харин хэр хурдтай байна вэ гэдгийг л харах хэрэгтэй. Тийм ээ тий. Хамгийн гол нь. Хоолоо идчихээ сайхан буудан дээрээ бол кола хүүтэн кола уухад бол сайхан л да тийм ээ. Уралдана гэхэд бол жоохон төвөгтэй л байх. Тийм ээ тий. Бэлдэж үзсэн үү та? Энийг одоо нэг бэлдээг бай. Бэлдээг бай. За одоо хэцүү л болох юм дээ. Тэгэхээр болно ах. Болно ах тийм ээ. Сая төгрөг авал яах вэ гэдэг асуулт бол хэрэггүй юм шиг шүү бүгдээрээ л 40 жилийнхаа. Бид нэр угаасаа 40 жилийнхаа ойг бэлдэж байгаа юм чинь бид нар арга хэмжээгээ сайхан болж өнгөрөхтөн л зарцуулнаа. За бүгдэнд нь амжилт хүсье. 1 минутын сая нэвтрүүлгийн даалгавар гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 амжилт хүсье. Ласта 3 кола ундааг хэмжээг нь зөв тогтоож доод ирэмгээр нь тогтоох ёстой. Даалгаврыг амжилттай гүйцэтгсэн 6 оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. Ирчүүдийн үед бол асуудалгүйгээр даалгаврыг гүйцэтгэх байх. Дөрвөн бүсгүйгийн үед бол ирчүүдтэй харьцуулахад бол даалгавар гүйцэтгэхэд хэцүү байж магадгүй. Мижид орж ихний ундааг тогтоосон. Дахин 2 ундааг тогтоох ёстой. За Батдэгэр Гурандагийн ихний ундаа эргэж тойрсон чинь тогтох боломжтой. Батдэгэрийн ихний ундаа тогтлоо. Нимакогийн ихний ундаа тогтсон байна. Сэрмагийн ихний ундаа тогтсон. Оюун ихний ундаага тогтоосон байна. За Батдэгэрийн 2 ундаа тогтлоо. Мижид оржин 3 ундаа 1 2. За унсуу учраас дахин тогтоох ёстой. 1 2 3 баяр хүргэе. Даалгаврыг гүйцэтгэж нэвтрүүлгийн өргөдөл боломжтой болсон. За Нимакогийн хэмжээ болсон бололтой зогсож байна. Сая төгрөгийн төлөө өрсөлдөж байгаа учраас даалгавруудыг гүйцэтгэх ёстой. Сэрмагийн 2 ундаа тогтсон, оюуны 3 ундаа. Оюуны 3 ундаа 1 2 3 баяр хүргэе. Оюун нэвтрүүлгийн өргөдөл боломжтой болсон. Ваны 2 ундаа тогтоосон байна. 1 2 3 Батдэгэр баяр хүргэе. Нэвтрүүлгийн өргөдөл боломжтой болсон. За бүрж явт бол боломж гарч ирлээ. Нимако бууж өгөхөд бэлэн байна. 1 2 3 Цэрмаа баяр хүргэе. Нэвтрүүлгийн өргөдөл хэрэгтэй болсон. За Ваны 2-ыг тогтоосон. Бүрвжийн эхний ундаа тогтсон. Ваны 1 2 3 баяр хүргэе. 2 оролцогч үлдсэн. За 3 биш 2 ундаа тогтоовол нэвтрүүлгийн өргөдөл боломжийг олгоё. 2 ундаа.
Нимахуудаас боломж бий 2 дундааг тогтоо. 3 биш 2. Бүрвжүү Нимахуу юу гэдэг нь тооцохгүй тодорхой болно. 1 2-ын 3. Тгий. За бүр яваад өглөө л да. Хэцүүлдэ бүсгүйчүүдийн үед бол энэ даалгавар бол хэцүү даалгаврын нэг мэдэж байна. За хаан классик кофе сая төгрөг олжаагүй ч гэсэн эндээс бас сая төгрөгнөөс илүү их боломжууд бол байгаа. Дотор сүүл таарах юм бол тэнд цуглаан байна гэсэн. Энэ танай ангийн хүүхэд бас дээд ангийнхаа хүүхэдтэй нийлээд зохион бүтээсэн кальц гэж юм тийм ээ. Энэ болохоор Монгол адууны яснаас гаргаж авсан яс бэхжүүлэгч бэлдэмлээ гэн. Одоо ийлгийн тараг биш ванчгийн тараг гэж барыг нэрлээд байгаа шүү дээ тийм ээ. Ийлгийн тараг аяганд нь бүрсэн гэсэн тусчин гутал зүрхний салонд 50% өнгөлтөөр шүүжлүүлээрэ. Танай ангийн охины хүнд машин механизмын сургалтын төвдөө суралц хэрхийн бичгийг олгож байгаамаа. За 40 жилийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Ингээд үлдсэн 6 орцтой дахин амжилт төсөөл ямар даалгавар гүйцэтгэхийг одоо үлсэнэрхай. Ижил савлгаатай 150 ширхэг салфетийг зөвхөн нэг гараараа уралдан хөвч дуусгана. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Нэг оролцогч үзэгчийн сууд руу шилжих ёстой. 6 оролцогч маань 200 ширхэгтэй энэхүү салфетийг эхлүүлсэн гараараа дуусгана. Та баруун гараараа эхлүүлсэн бол баруунаараа л хөвөө дуусгачин, зүүнээр эхэлсэн бол зүүнээр дуусгана гэсэн. За бүрвжүү ихч юу н боломжийн л яваад байна л да тийм ээ. Даалгавар саяны ундаан дээр нэг хэцүү байв уу? Да уг нь бол гайгүй бэлдээд исэн ч ерөөсөө орохгүй шүү. Орохгүй. Кооло нь өөр байдаг юм байна. Өөр ундаагаар байсан тийм ээ. Кооло нь өөр юм байна. Тэгэхээр ер нь нэг ангийнхан байгаа юм чинь ангиас хос гарах тохиол ер нь цөөхөн байд юм шиг байлаа шүү дээ. Тийм ээ. Танай ангиас хос байна уу? Манай ангиас бол хос байгаа шүү дээ. Одоо 1 2 3 4 5 хос байгаа. 5 гэрүүл гэсэн үг. Тэрний нэг нь манай гэрүүл. За тэрний нөхөр хин бэ? Миний нөхөр бүрвжүү гэдэг доктор профессор. За тэнд сууж бүрвжүү. Хоёулаа бүрвжүү. Би уг нь бол бүрвжүү байсан юм л та. Тэгээд нөгөө 10 дугаар ангид нөгөө эсдийн шалгалтын улсууд нөгөө конкурсны шалгалтын дээр нөгөө нэр бичгтээ энд бүрвжүү гэж ирээд тэгээ багшийн дэдэд ирэхэд угаасаа бүрвжүү гэдэг үнэлэн хамаг бичиг баримт гарчихсан. Хэдэн хүүхэдтэй вэ та хоёр? 3 хүүхэд. 3 хүүхэдтэй. За аав чинь ингэдэг бүрвжүү. Ээж чинь бүрвжүү гэдэг юм. Тийм ээ. За доктор хүн байгаа тийм ээ. За сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. За нэг ангиас гарсан осууд юм байна ш тийм ээ. Тий. За алтан гац авсан байна. Шүдний доктор гэж сонслоо. Тэгээ би шүдэр өнөөрнөөс хавг гажигслээ мэрэгжлээ. Хүн. Ихнэрээ дэмжиж байгаа. Өөрөө ягаа урсангүй? Би одоо ерөнхийдөө зохион байгуулж байна. За 40 жилийн болж байгаа шүү дээ. Нэг төгсөлтийнхэн бас өнөөдөр цугласан байгаа. Тийм тэгээд одоо элдв очны дэмжлэгт 10 жилийн сургуулийн төгссөн 40 жилийн ог бид нар өнөөдөр их ачаал бүгдлэгч ингэ тэмдэглэж байгаа. Хоёрдугаарт нь манай сургуулийн 90 жилийн ой болж байгаа юм. Тийм учраас энд одоо үе үеийн төгсөгчдөө урайлж бид нар сургуулийнхаа 40 жилийг сайхан тэмдэглэсэж үсэн өрөөж байна. Манай ангийнхан бол одоо Монгол улсад ажиллаагүй тийм салбар гэж байхгүй. Бүгдээрээ одоо энэ ажлынхаа амжилтыг энэ жил дүүгнэж бүгдээрээ бие биендээ одоо сэтгэлээ ярьж ингэ 40 жилийн хойг тэмдэглэж сэтгэл тогтлон гэж хүлээж байгаа улс байгаамаа. Илүү очрын нэрнжид сургуулийг төгссөн бүх төгсөгчд маань 90 жилийнхаа ойд идэвхтэй оролцоороо гэсэн зарыг өглөө. 6 оролцогч үргэлжлүүлэн даалгаврыг гүйцэтгэн 5 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. 3 2 1 цагаан 200 ширхэгтэй салфетийг эхлүүлсэн гараараа хөвч дуусгах ёстой. Дотор нь үлдсэн тохиолдолд нэвтрүүлгийг орхидог учраас сайтар шалгаараа ваня жоохон удаан байна. Хурдыг нэмэхгүй бол хоцорч магадгүй бүрвжүү бас удаан байгаа учраас жоохон хурдыг нэмээрэй. Бат дэлгэр хурандагийн үед бол маш амжилттай хөвж байна. Мижид орж боломжийн бас даалгаврыг гүйцэтгэж байна. За цэрмаа бас даалгаврыг боломжийн гүйцэтгээд байж харагдана. Оюун дуусгаж гар өргөсөн дотор нь үлдчихгүй үлдээрээ оюун шалгахгүй бол болохгүй.
дотор нь шалгахгүй бол үлдэх тохиолдол байдаг. За цэрмаа гар үргэсэн оюун үлдсэн учраас дахин даалгаврыг гүйцэтгэх нь дотор нь үлдчих үгүй үзэх ёстой. За цэрмаа гар үргэсэн доторхын шалгаараа за Батэлгэр урандагийн үед бол боломжийн хөвж байсан, хурд жоохон саарсан байна. Вааны гар өргөсөн. За мижид орж өөнөр нь гаргаж болохгүй мижид оржоо нэг нэгээр нь. За Батэлгэр гар өргөлөө. Мижид орж бүрвжүү хоёр тунаж үлдсэн. Өрх завдалгүй бүрвжүү гүгээ явчлаа л да. За дотор нь үлдчихүүгүй юу л үзсэндээ. Бүрвжүү гар өргөсөн байна. Оюун байна. За бас нэгдэггүй байна. Ваня байна. За гурван оролцогч үлдсэн учраас нэмэлт даалгаврыг гүйцэтгэх ёстой. Нэмэлт даалгаврыг гүйцэтгэж чадсан хоёр оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой байна. Оролцогчтой амжилт хүсээд нэмэлт даалгавар гүйцэтгэх цагаана. 1 минутын сайн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцсон оролцогчд маань даалгаврыг дутуу гүйцэтгсэн учраас нэмэлт даалгаврыг гүйцэтгэх нь нэг өнгийн аягнууд байгаа. Доод талд нь бол өөр өнгийн аяг байна, тийм ээ. Тэгэхээр та бүхэн баруун гараар эхэлсэн бол дараагийнхыг зүүнээр аавна. Баруун зүүнээр солбино, гидсэнд тулж ерөөсө болохгүй. Газар унгаасан тохиолдолд унгаас аягнуудыг дээр нь тавиад даалгаврыг дахин үргэлжлүүлэх ёстой. Нэг бүтэн тойроод өөр өнгийн аяг маань доод талдаа ирсэн тохиолдолд үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. Тэгээ нэг л явахад нэг л удаа явахад болно, тийм ээ. Баруун зүүнээрээ солбоод ягаан аяг буцаад доод талдаа ирнэ гэж тооцоолоо. Дээрээ биш, доороо байх хэрэгтэй, тийм ээ. Ингээ гурван оролцогч маань даалгаврыг гүйцэтгэх ёстой. Төрүүлж даалгаврыг гүйцэтгсэн хоёр оролцогч бусадтайгаа нийлж сая төгрөгийн төлөө тоглох боломжтой болно. 3, 2, 1. Баярлалаа, амжилт хүсье. За хурдлахгүй бол оюунаа хоцорч магадгүй баруун зүүнээрээ солбоод аягыг зөөх ёстой. Давхраар нь зөөж болохгүй. Өөр өнгийн аяг бүтэн нэг тойроо доод талд ирсэн тохиолдолд сая төгрөгийн төлөө тоглох боломжтой болно. Ваня бүрвжүү оюун гурав даалгаврыг гүйцэтгэж байна. За бүрвжүү жоохон удаан байна. Вааны гарыг солих ёстой. Баруун зүүнээрээ солиод даалгаврыг гүйцэтгэх ёстой. За оюуны хувьд бол бусдаасаа арай төрүүлж байж магадгүй. Бүрвжүү жоохон урдыг нэхбод унгаавал дээд талд нь тавиад дахин гүйцэтгэх ёстой. За бүрвжүү бол төрүүлэх магадлалтай бол ирлээ. Оюун хичээхгүй бол хоцорж байна. Хоцорлоо. Вааны даалгаврыг гүйцэтгсэн бүрвжүү. Ажил ивэл дуустал гэж. За. Болцсон. Тэр хоёр арай яваад ирсэн бай. Тэгээд дууссан юм шиг байна л да. Уг нь оюун бол нэлийн боломжийн оролцогч байлаа л да, тийм ээ. За би уг нь энэ тэмцээнийг уг нь ярт үзье гэж үнэхээр одоо хичээсэн юм аа. Гэтэ дасгал татлаа. Энийг би нэр болохчдод ерөөсөө нэг давтар байхгүй. Гэхдээ одоо энэ тэмцээнд орсондоо маш их баяртай байна. Тэгээ уюугийнхэнд одоо бүх ангийнхаа хүүхдүүдэд бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Багш нартай бас ултуудаа наслахыг хүсээрээ. За сэргэлэн байна уюугч те. Пан классик кофе уугаараа хонжурт нь оролцох боломжтой. За энийг бол түрүүн бас тайлбарласан учраас ахин тайлбарлахад илүү үзье. Нөгөө ванчгийн илгэн дарагчтай аяганд нь бүрсэн гээд байгаа тийм ээ. Тусчин гутал цүнхний салонд 50% өнгөлтөөр үйлчлүүлээрээ хүнд машин механизм сургуулийн 5 ач сургуульд сурах эрхийн бичгийг бас олгож байна. Танай ангийнхнаас танд баярлалаа. Оюун үзэгчдийн суудлын руу шилжиж үргэлжлүүлэн 5 оролцогч даалгаврыг гүйцэтгэх ёстой. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Coca-Cola. Эргээр амьдсан. 1 минутын сайн нэвтрүүлгийг үргэлжлүүлж байна. 5 оролцогч үргэлжлүүлэн даалгаврыг гүйцэтгэнэ.
За тэгэхээр түрүүн Ванягийн айгаад байсан даалгавар л та тийм ээ. Энэ дээр бол Бат Дэлгэр бит хоёрын хувьд бол хэцүү гэсэн шүү дээ. Энэ жах хэцүү юм байна лээ. Хэцүү юм байлээ. Юу н гиз тулна гэдэг байгаа юм уу суухад? Доогоор нь шургаж орж чадахгүй байгаа шүү дээ. Шургаж орж чадахгүй байгаа. За. Шургаад орвол болж байгаа. Шургаад орчвол болно. За тэгээ ер нь харж байгаа л таяр үлдэх юм бол нэг юм сэди арга бодъё тийм ээ. Тэгэхээр мижид доржийн хувьд бол ер нь их хүчтэй өрсөлдөгч байгаа шүү дээ. Одоо ер нь тэр нөгөө сая дүүрэг авчихаар бөөнөрөө хэрэглэж байгаа болохоор одоо хин үлдсэн ч баг хамаагүй болчиход байна. Тэгээ сая дүүрэг авах нь чухал байгаа тийм ээ. За оролцогчтой амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цагаан амжилт хүсье. Дөрвөн ширхэг сойзыг малгааны сарвч ашиглан зөөх ёстой. Гар ерөөсөө оролцохгүй гэдгийг санаараа. Бат Дэлгэрийн эхний сойз тогтсон боловч унгаалаа. Бат Дэлгэр мижид орж Ваня Бүрөвжүү Цэрма гэсэн 5 оролцогч үлдсэн. За Бүрөвжүүийн эхний сойз явлаа. Өшөө яваад бай. За замдаа унгаас учраас даалгавар дахин эхнээс нь гүйцэтгэн. Цэрмагийн эхний сойз тогтсон байна. За замдаа унгаасан. Бат Дэлгэрийн сойз гогдогдсон. Урандаа Бат Дэлгэр за болгоомжтой. За замдаа унгаалаа. Мижид орж за замдаа унгаасан. Бүрөвжүү Симэрхэн явж байна. За болоогүй өшөө урагшаа. Урагшаа Цэрма Цэрма унгаасан. Бүрөвжүү бас унгаалаа. За Бат Дэлгэрийн эхний сойз амжилттай орлоо. Дахин 3 сойз үлдсэн. 1 минутын сайн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Завхан аймгийн Элдв Бацрын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн нэг ангийн төгсөлтийн оролцож байна. 1963-аас 73 оны төгсөлтийн. За Цэрмагийн эхний сойз орсон. Баяр хүргэе. Бат Дэлгэр Цэрма хоёрын сойз явлаа. 3 дахь сойзоо зөөж байна. Цэрмагийн 3 дахь сойз орсон. Бат Дэлгэрийн 3 дахь сойз амжилттай орлоо. Баяр хүргэе. За Бүрөвжүүийн эхний сойз мижид орж арай болоогүй байна. Болоогүй урагшаага. Бүрөвжүүийн эхний хорсон. Мижид орж адуур нь унгаалаа. Бат Дэлгэр сүүлийн сойз оруулаа. Баяр хүргэе. Хамгийн ихэнд нэвтрүүлгийн өргөдөл боломжтой болсон. Цэрма дөрөвдөө 2 удаа унгаалаа. Бүрөвжүүийн 2 дахь сойз урагшаа Бүрөвжүү. За гатуур нь унгаасан. Мижид орж урагшаа болоогүй байна. Суух болоогүй байхад суусан. За мижид орж гараараа тогтоод ихнийхээ сойзыг зөөсөн. За урагшаа болоогүй байхад суучаад байна та мижид орж. Ванягийн 2 дахь сойз. Баяргийн нэвтрүүлгийн өрсөлдөөн боломжтой болсон. 2 оролцогч үлдсэн. За Бүрөвжүүийн 2 дахь сойз мижид орж 2 дахь төрүүлж хийсэн нь нэвтрүүлгийн өргөжлүүлнэ. За төрүүлж хийсэн нэвтрүүлгийн өргөжлөл. За. Ой, мижид орж нааш. Та нарын хинж дөрүүлсэн хамаагүй юм чинь таныг нөгөө нэг гараараа аваад тогтоогоод харсан тооцсонгүй дээ. За яах вэ гэж бодсон. Яг энд ирээл гадуур нь унгаачаад байх. Болдгүй үед байна уу? Таны хувьд бол ер нь сүүлийн хоёрт үлдчих болов гэж найдлага тавилаа л да. Тэгээд болсонгүй. Алс утаад байна. За энийг ерөөс үзээгүй байна. Үзээгүй. Заалгар бэлдэж үзээгүй тийм ээ. Хаан классик кофе хонжуртай сонголтоо өргөн болгоод бас хаан классикийг сонгож байгаараа. За танай ангийн залуугийн бас бүтээгдэхүүнүүд нь бий. За ихнэртэй бол үнсэлт бэлгэлж байна да. 2 Бүрөвжүү хойгоор. Мон химогийн бүтээгдэхүүнүүдийн дээдсээс олгож байна. Баяр хүргэе. За Илгэн тараг.
Ванчгийн дарга гэдэг байгаа шүү тийм ээ. Женус сургалтын төв байгаа авилгатай дэмжгийн замын урт талд Англи, Хятад, Япон, Орос хэлнээ сонгоод 50% өнгөлтөөр хичээл эрхийн бичиг олгож байна. Хүүхдүүдэд өгж болно, өөрөө сурж болно. За хүнд машин механизм сургалтын төвийн 5 ач сургуульд бас суралцах эрхийн бичгийг олгож байна. Танд баярлалаа. За хүчтэй өрсөлдөгч мэдэд орж үзэгчийн суудлал руу шилжсэн. Дөрөв оролцогч ямар даалгавар үүсгэхийг одоо үзэх байна. 1 минутын сайн нэвтрүүлгийн шилдэг 4 оролцогч тунаж үлдсэн даалгаврыг үүсгэх нь телевизээ үзэн суугаа үзэгч хүүхдүүд маань энэ даалгаврыг туршиж үзэхгүй байхыг хүсэж байна. Хин нэгний нүдийг өөрийнхөө нүдийг гэмтэх аюултай учраас битгий туршиж үзээрэй. За эндээс шуум сонсогдоход Ваны бол багадаа их чавхар харагдаг байсан л гэж сонсогдоод байна л да. Одоо тэр үеийн хүүхдүүд тийм л юм ээжсэн юм. Тэрэн дотор оролцолгүй л. Оролцолгүй л яах вэ тийм ээ. Гэтэ өнөөдөр бол жоохон ойрхон тавьсан учраас бол харуулж оноход бол арай дээр. За Бат дэлгэрийн хувьд бол хурандаа тийм ээ. Ер нь боломжийн л яваад байна тийм бэлтгэл сайтай байх шиг байна. Тэ үзээд байна дөө. Үзээд байна тийм ээ. Сүүлийн хоёр за та нэг нь бол байх юм шиг байна л да. Өөр хин байх бол Ерөөлөр болгээ. Энэ гурийн Дахиад нэг охинтойгоо үлдэхгүй бол. Гендрийн харьцаа авдагч шүү дээ. Тэгэхээр одоо Ванио сайн харавдаг гэдэг байгаа шүү. Гендрийн асуудал учраас Вани ах бол байхгүй байна. За тэгэхээр 3 хунцар аяг маань ширээн дээрээс унах ёстой. Ширээн дээр байхгүй, ширээн дээрээс гуруулаа унсан тохиолдолд нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болно. Ингээ оролцогчтой амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг болно. 2 1 цаг явлаа амжилт хүсье. 3 ширхэг хунцар аягийг хамгийн ихэнд Цэрмаа нэг сумаар маш амжилттай харуулж унгаалаа. Бат дэлгэр хурандаа 2-оор нь унгаасан багтаа чав харуулж байсан Ваны 2-ыг нэг сумаар унгаасан. За Цэрмаа бол амжилттай харуулж байна. Ганц саяхтай үлдсэн хамгийн ихэнд Цэрмаа нэвтрүүлгийн үргэлжлэх боломжтой боллоо. За хурандаа үлдэх нь Ваны үлдэх нь бүрэмжүү үлдэх нь гэдгийг бодохгүй тодорхой болно. За бүрэмжүүгийн онсон боловч их сул очоод байна. Ваны баяр хүргэе. Нэвтрүүлгийн үргэлжлэх боломжтой бүрэмжүү. Нэг аягийг унгаасан. За бүрэмжүү бол дөхүүлээд байна. Бат дэлгэр онсон боловч унсангүй. За нэг аяхтаа үлдэх нь баяр хүргэе. За уг нь бол нэлийн л оноод байсан. Тэгээд ерөөсөө сул очоод байгаа учраас тийм ээ. Цэрмаа чинь ер нь их юм харуулж исэн хүн шиг байна шүү дээ. Тий, тэр чинь мэрэгэн бууч байхгүй. Мэрэгэн бууч юм уу? За. Онцлуулагч шүү дээ. Би өгд энийг овоо бэлтгэлийн овоо хийсэн. За нөгөө нэг илгэн тараг аяганд нь бүрсэн гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Удаагүй байгаа амсаад үзээрэй. Гоё амттай байлаа. Женус сургалтын төв Англи, Хятад, Япон, Орос хэлнээ сонгоод 50% өнгөлтөд суралцсан. За энэ 5 ач хүнд машин механизмын сургалтын төвд бас хичээллээрэ гэж олоож байгаа. Танд баярлалаа. За 1973 онд 10 дугаар анги төгссөн манай орны өнцөг улан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт төгсөгчдөө баярын мэнд хүргэе. Тэгээ бүгдээрээ одоо ойдоо хүрэлцэн ирээрээ. Бас хичээл орж исэн бүх багш нартай хайртай шүү. Бүгдэнд нь амьдралд нь сайн сайхан эрүүл энхийг хүсье өрөөё. За бүрэмжийн гэр бүлээс мэдлэгээ дэвшүүллээ. Ингээд үргэлжлүүлэн 3 оролцогч сая төрний төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэх одоо үзэх юм бэ? 1 минутын сайн нэвтрүүлэг үргэлжилж байна. 3 оролцогч үргэлжлүүлэн даалгаврыг гүйцэтгэх ёстой. Урдаа байгаа тэрхүү модонд энэ цагирганаас 3-ыг оруулах ёстой. 3 цагирга урдаа байгаа модонд орсон тохиолдолд 100 мянган төгрөгийн төлөө нэг оролцогчтой тоглоно. Таныг мэрэгэн буудагч гэж хэллээ л дээ сая. Мэрэгэн буудагч, онц албаачин. Би юунд хэргийн зэрэгт аль хааж исэн. Тэгээд хүчээ аврахт би 2 удаа алтан медаль авчихсан. Буудлагаар. За. Тэгвэл асуудал байхгүйгээр харуулж бол унгаасан тийм ээ. Ингээ 3 оролцогчтой амжилт хүсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 2 1 цагаараа амжилт хүсье. 3 цагиргийг оруулах ёстой. Ванягийн ихнийх орсон.
Дахин хоёрыг оруулах ёстой. Хоёрыг орууллаа Ваня. Бат дэлгэрийн ихнийх орсон. Уран ширхэг цагиргыг оруулж чадсан тохиолдолд 100 мянган төгрөгийн төлөө тавуулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгээр MCS Coca-Cola компани хамтран ажиллаж олон саятнуудыг тодруулсаар ирсэн. За Ваня хоёрыг оруулсан байгаа. За их л 50-нд явж байна да. Нэгийг л оруулснаар нэвтрүүлгийг өргөжлөх боломжтой болно. За нэг ороод гарлаа. 3 цагираг орсон байх ёстой. Баяр хүргэе. Нэргэн бодгочаа. Юу болов? Гоо одоо ерөөсө сандарч шиг л байна. Эдгээр одоо эрт баяр хүргээл одоо надад. Зэрмаа хоол ер нь авчих юм байна гээд. Тийм баяр хүргэсээр байгаа л тэгээд хөөрүүлчихлээ. Хөөрүүлж байгаа л унгаагаад авлаа та тийм ээ. За хаан банчиг битэрийг л хөөрүүлсээр байгаа л явуулчихлаа. Ванчиг ахыг бас хөөрүүлсэн үү? Тэгсэн. За. Ванчиг ах бас ангиасаа хос гэж үстэй тий. Эхнэрээс их л хол суусан байх юм. Яаж ч бас ангийн нэг нууц нэг ангийн охин байгаа гэж номондоо бичсэн. Одоо тэр нар хайжаас утсан шиг. Эхнэр нь одоо уг нь улаан хамттай. Үсгүй тунгалаг. Тэгсэн чинь номондоо бичсэн үсгүйг хайжаас утсан байна. Би одоо яг тэгж бодчих. Яа тэгж л бодлоо тийм ээ. За хаан классик кофег бас ууж байгаарай. Хонжирт нь оролцох боломжтой. За энэ нөгөө нэг түрүүнээс бас тайлбарлаа л байгаа тийм ээ. Монхимо компани бүтээгдэхүүнүүдийн дээдсээс олгож байна. За ванчгийн бүтээж байгаа илгэн дарга тэгээ амсаараа уудгүй иддэг дарга гэсэн шүү дээ тийм ээ. Женус сургалтын төв англи, хятад, япон, орос хэлнээ сонгоод 50% өнгөлтөөр хичээллэх эрхийн бичиг олгож байна. Авилгатай тэмцэх газрын замын урд байна. 5 ач хүнд машин механизмын сургалтын төвдөө бас хичээллээрээ гэдэг эрхийн бичиг олгож байгаа. Азхуур компани бас бидэнтэй хамтран ажилладаг. Маш олон календаруудыг Монгол менежерүүдийг Азхуурынхан худалдаалж байгаа тийм ээ. Эндээс 2013 оны бас нэг шинэ календарыг дурсгаж байна. За Азхуурын дэлгүүрүүдээр бас орж гарч байгаараа. Танд баярлалаа. За. Эзэн бүтээсэн үндийн сууж байгаа л да огон тийм ээ. Багын найз нь бүтээсэн бүтээл. Одоо энэ дээр ингээд хэлэхэд энэ дотор бүтээгдэхүүн байгаа энэ сантиол гэдэг гар ариутгах хичээг бол манай ангийн баасан жамц өөрөө нэрийг өгч бүтээсэн байгаамаа. За тэрний нэрийг 3 хоног бодож иж өгсөн гэлөө. Тийм энэ сантиол гэдэг нэрийг за өөрөө тэн сууж байгаа тийм ээ. За зохион бүтээсэн тэнд байгаа. Танд баярлалаа. Хоёр орцогчтой амжилт хүсээд ямар даалгавар өгөх вэ одоо үзсэн байна. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарт Завхан аймгийн Элдв очрын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн 1963-аас 73 оны төгсөлтийнхэн оролцсон Хурандаа бат дэлгэр Ваня 2 үлдсэн байна. Тэгэхээр дандаа хурд хүчийг сорьсон бол одоо оюуны тоглоомоор тоглоно. Яах вэ гэвэл энэ гарт байгаа хавчаараараа хавчна. Гар ерөөсөө оролцохгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр урдаа байгаа энэ хоёр дүрсийг хоёулангийн үрж тавих ёстой. Хавчаараар энэ бөөрийнхий энэ модсуудыг бас хавчна гэдэг бол хэцүү л дээ. Тэгэхээр хаана ямар дүрс вэ бүгдийг хараад альнаас нь ч бол ихэж болно. Дуусглаа дараагийнхаа даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ерөөсөө гар оролцохгүй хавчаараар л даалгаврыг гүйцэтгэх хийх юм уу? Тийм, урдаа байгаа хоёр дүрсийг хоёулангийн хийнэ гэсэн үг л дээ, тийм ээ. Тэгээ хороолын Корол центр гэж мэдэх үү? Нэг шин дэлгүүр байгаа өргөөгийн замын урд. Энэ Германы энэ Ravensburger-ийн Mecken Break гэдэг тоглоом байхгүй юу? 130 жилийн түүхтэй жинхэнэ оригинал тоглоом гэдэг зүйл Монголд орж ирсэн байгаа. Корол центрээр бас ороод гараараа тийм ээ хүүхдүүдэд бэлэг болгож авах боломжтой. Ингээ хоёр оролцогчтой амжилт хүсээд 100 мянган төгрөгийн төлөө даалгавар хийх цаг боллоо. 3 2 1 цаг явлаа амжилт хүсье. Бат дэлгэрийн хувьд бол эхний дүрсийг бол нэгэн боломжийн үрж байна. Одоо дээд талд нь 300 дүрсийг тавьснаар эхний даалгаврыг гүйцэтгсэн тооцсон. Нураалаа. Нураас учраас дахин даалгавар эхнээс нь гүйцэтгэн.
зөвл тавих ёстой нураахгүй яг хавчаараар дутуу авснаас хойш дээр нь унгаасан. За Ванягийн хувьд бол нэгэн 50 даалгаврыг үүсгэж байна. Бат дэлгэр нураасан учраас боломж илүү гарсан. За бат дэлгэр бас гүйцээд ирсэн. Дахиад дээд талын сүүлийн гурвалжин дүрсээ тавих ёстой. Гурвалжин дүрсийг бат дэлгэр тавьснаар дараагийн за унгааж магадгүй учраас болгоомжтой тавиарай. За эхний дүрсийг хийсэн, хоёр дахь дүрс нь нураагаа дахиж хийж болно. За Ваня бас хоёр дахь дүрсээ хийж болно. Хоёулаа нэг дүрсийг эвлүүлсэн. Нураагаа даалгаврыг дахин эхнээс нь гүйцэтгэх ёстой. За гараараа тавилаа. Ер нь гар оролцох дуртай хүмүүс байна. Хоёр ногоон дүрсийг тавьсан, дээр нь бөөрхий дүрсийг тавилаа Ваня. Германы 130 жилийн түүхтэй Рамсбургийн оригинал тоглоомыг монголчууд маань албан ёсоор эрхийн авч Короо центрт худалдааж эхэлсэн. Үзэгчдүүд манаас Короо центрт очсноор энэ тоглоомуудыг авах боломжтой. За баяр хүргэе. Ваня төрөс дуусгасан. За Батэлгэрийн хувьд түрүүнийг хамгийн ихэнд юу ячаад нураачлаа л да тийм ээ. Нураагаад боломжоо алдсан. За хаан классик кофег ууж байгаараа бас дотор нь онжуул тааруул сая төгрөгнөөс илүү их боломж олбий. За түрүү чи мон химогийн бас бүтээгдэхүүнүүдийн дээдсээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаараа. За илгэн тараг, аяганд нь бүрсэн илгэн тараг гэж байгаа тийм ээ. Женус сургалтын төв 50% хөнгөлтөөр хичээл хэрхийн бичиг. За Аз сурынхан бас бидэнтэй хамтран ажилладаг учраас 2013 оны янз бүрийн тухайлын календар Монгол менежерүүдийг худалдааж байгаа. Аз сурын дэлгүүрээр ороод гараараа. 5 ач хүнд машин механизмын сургалтын төвд бас хичээл хэрхийн бичиг олгож байна. 100 мянган төгрөг. За ер нь тэр нэг сойцыг л авчвал болно л гэсэн тэгэл боллоо доо. Тийм ээ. Яг болж ил юм. Болж ил явна. За одоо хамгийн гол өрсөлдөгч бол өөрөө өөртөө цаг хугацаанд та өрсөлдөн тийм ээ. Нэмэлт 1 минутын хугацаанд та өгсөн даалгаврыг үүсгэж чадсанаар 900 мянган төгрөгийг авах боломжтой. Танд амжилт хүсээд сая төгрөгийн даалгавар ямар даалгавар байхыг үдээс сонирхъя. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минутын сая нэвтрүүлгийн 100 мянган төгрөгийн эзэн Ваня болсон. Нэмэлт 1 минутын хугацаанд даалгаврыг гүйцэтгэнэ. За даалгавар гүйцэтгэхээс өмнө бас танаа сургуулийн 1976 оны төгсөлт Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Пэрнлэн Алтан цэцгийн Бүүвэ цагаан саран гэсэн энэхүү сайхан номыг ялагчтай бас гардуулаарай гэж өгсөн. Танаа сургуулийн төгсөгч Алтан цэцгийгч. За тэгэхээр ямар даалгавар вэ гэвэл та эндээс аянуудыг аваад хамгийн доод талд нь 8 ширхэг аягыг тавина. 8-ыг тавиад тэрний дээр 7 ширхэг аягыг тавина. 6 5 4 3 2 1 гэж дээш нь өрөх ёстой. 2 4 6 8 тий. Ингээд дараа нь бол 7-г өрөөд тэгээд 6 5 4 3 2 гээд буцаагаад хураагаад эхний байрлалд оруулсан тохиолдолд нэмж 900 мянган төгрөгийг авнаа. Сая төгрөгийн даалгавар гүйцэтгэх цаг боллоо. Амжилт хүсье. 3 2 1 цагаалаа амжилт хүсье. 1 минутын хугацаанд 8 7 6 5 4 3 2 1 гэж аягнуудыг дээр нь давхарлаад буцааж хураагаад эхний байрлалд оруулах ёстой. Нэвтрүүлгийн ерөнхий ивент-гчдэр MCS Coca-Cola компани хамтран ажилладаг. За олон сайтанд тодорх боломжийг олгож өгдөг MCS Coca-Cola компани 37 секунд дутуу Ваня энэхүү даалгаврыг гүйцэтгэхэд олон сайтанд тодорсон учраас дараагийн 20 секунд дутуу. Хугацаа бол 12 секунд дутуу байна. Ваня 100 мянган төгрөгийг авсан.
8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Өөр хураах цаг нь олдсонгүй л дээ тийм ээ. Хэрвээ хураач чадсан бол нэмж 900 мянган төгрөгийг авах боломж бол байсан. Өөртөө олдсон боломжийг ашиглахгүй бол харамсалтай зүйл болно. За тэгэхээр өнөөдрийн дугаарт Завхай аймгийн Элдв очрын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн 1963-аас 73 оны төгсөлтийнхэн 40 жилийнхаа ойд тохиолдуулан 1 минут 1 сая нэвтрүүлэгт оролцлоо. 100 мянган төгрөгийг Вани авсан. Ингээд бүгдэнд нь 40 жилийн айн баярын мэндийг хүргэе. 90 жилийн сургуулийнх нь ой бас болж байгаа учраас нийт төгсөгчд нь бас Завхай аймгийнхаа сургуулийн баяртаа оролцохыг хүсэж байна. Ингээд өнөөдөр ирсэн нийт оролцогчдод баярлалаа. Эх 7 хоног хүртэл тэр баяртаа үзэгчтэй. Энэ үлдсэн 900 мянган төгрөг таних болох боломжтой юм. Ингээд дараагийн 7 хоног хүртэл тэр баяртаа үзэгчтэй. Сайхан авраарай. Баярлалаа.